Энэ зургийг хардаа. Энэ зургийг ийм бичлэг болгож болж байна. Уг утас нь ямар ч зургийг 5 секундын урттай бичлэг болгодог. Мөн зургийн чанар нь ч маш сайн. Ямар утас вэ гэдгийг нь одоо тайлбарлая. Энэ утсыг Honor 400 гэдэг. Энэ оны 5 сард танилцуулагдсан. Бид нэр unboxing хийх цагаас нь эхлээд ашиглаж үзлээ. Хайрцаг дотроо бусад утасны ижил, адаптер, USB-C, C монголгочл байсан. Жингийн хувьд 184 г. Ижил ангиллын утаснуудаасаа үл ялэг хүнд. Гэхдээ том дэлгэцтэй. Дэлгэц нь 5000 нийц хүртэл тодорно. Өөрөөр хэлбэл гадаа хит нартай үжиж ашиглахад асуудалгүй гэсэн үг. Энэ нь ижил төрлийн утаснуудаасаа 1-2 дахин өндөр үзүүлэлт. За гадна харагдцын хувьд доороо SIM орох хэсэг болон Type-C порт нь байрлана. Мөн дээр болон доороо спикертэй. Бас усан төсвөртэй учраас уснаас төдийлөн айгаад байх шаардлагагүй. За харин өнгөний хувьд Black болон Gold гэсэн сонголттойгоор Монголын зах зээл дээр худалдаалагдж байгаа юм байна. Батарейны хувьд 6000 мАh цагийн батарейтай ижил ангиллын утаснуудаасаа 50-аас 80% том гэж ойлгоход болно. Яг өөрийн цэнэглэгчээр 80 ваттын хурдаас цэнэглэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол 30 минутанд 80% хүртэл цэнэглэнэ гэсэн үг. За батарей бол тэгээд Honor брендийн гол давуу тал юм да. Камер нь бол үнэхээр супер. Би танарт дарсан зүгүүдэд харуулъя. Үндсэн камерны хувьд 200 мегапиксел, ультра вайд камер нь 12 мегапиксел, мөн 50 мегапикселийн селфи камертай. Ингээд бодохоор энэ утас ерөөсө дунд зэрэглэл утас биш байгаа. Харин баг флагшип буюу зах зээл дээр тэргүүлж байгаа утаснуудын тоонд оруулахад дурдахгүй. Үйлдвэрлэлийн системийн хувьд Android 15 болон Magic OS 9-өөс эхэлж байгаа. За тэгээд Play Store-оос та бүхэн хүссэн аппликейшнийг татаж болно. Мөн Honor-ын сонирхолтой хиймэл оюун дээр суурилсан хэрэгслүүдийг ашиглаж болно. За жишээ нь энд Magic Text буюу одоо текстэн дээр AI-г ашиглаж болно. Мөн Magic Portal буюу өөр одоо аппликейшнээс өөр бас app руу ингээд хүссэн одоо контентуудаа шууд зөөхөд амар хялбархан болсон. За мөн AI subtitle буюу контент дээр шууд цаанаас subtitle тавьж өгч болно. За translate буюу орчуулж болно. Writing буюу бичгтээ бас ашиглаж болно. За тэгээ эндээс бас нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр deepfake detection буюу бичлэг үзэж яхад энэ яг AI-аар хийсэн ийм deepfake видео юу үгүй юу гэдгийг нь бас хянуулах бүрэн боломжтой. За тэгээд мөн хиймэл оюуны санал болгосон зүйлүүдтэй танилцах бүрэн боломжтой. Гэхдээ энэ утасны үндсэн хиймэл оюуных нь нөлөө юун дээр гарч иж байгаа вэ гэхээр камер. За AI zoom, AI editing гэдэг олон зүйлүүд дээр та ашиглаж болно. Тэр нь яаж мэдрэгдэх вэ гэхээр та зураг дарахтаа AI таны одоо settings-ийг шууд цаанаас нь тохируулж өгч болно. Эсвэл одоо зургийн чанарыг хиймэл оюунаар бас үлэмж хэмжээгээр сайжруулж болно. За дарсан зургаа мөн AI-аар edit хийж болно. Тэр нь яг яаж эдитлж болох вэ гэхээр яг Google, Samsung-ийн утаснуудтай ижилхэн алга болгомоор байгаа зүйлээ алга болгож болно. Мөн нэммээр байгаа зүйлээ нэмж болно. Scale буюу одоо зургийн хэмжээг бүр ингээд сунгаж томруулж болно гэх мэт байдлаар амар олон янзаар AI төлөвүүдийг зурган дээр бол хамгийн ихээр ашиглаж болно. Тэгэд төгсгөлд нь хэлэхэд энэ утас яг mid range буюу дундад зэрэглэлийн утас ерөөсөө биш байна. Яг нь чипийг нь онцлоод хэлэх юм бол Snapdragon 7 Gen 3 буюу ер нь гараад жаахан хугацаа өнгөрцөн чиптэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа буюу хэрэглээнд нэг төдийлөн мэдэгдэхгүй байна. Яг нь сул тал гэх юм бол би хайгаад ер нь бол олсонгүй. Тийм болохоор энэ утасыг харьцангуй хүлээлтээс давлаа гэж хэлж болно. Яг нь нэг сул тал байгаа. Тэр нь юу вэ гэхээр экосистем гэхээр мэдээ сул тал болох байх. Гэхдээ л та юу гэж бодож байна? Коммент секшнээр. За энэ удаагийн контентыг ивент гэсэн Mobicom-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн Honor 400 брендийн ухаалаг гар утсыг худалдаж авахыг хүсэх юм бол Mobicom-ийн онлайн дэлгүүр болон салбар дээр нь очиод бэлнээр болон хүүгүү зээлээр авах боломжтой. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол би description хэсэгт оруулчих.